Дараагийн бичлэгтээ тавтамаарал за өнөөдөр та бүхэнтэйгээ хорвоо ертөнц бүхэлдээ эсрэг байдаг гэсэн сэдвээр хуваалцъя. Та бидний хүсдэг зүйл хүсэх тусам улам илүү холддог гэж юу н сонсч ирсэн үү? Гэхдээ гол нь нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй мэн гэж бодсон. Яагаад тэгэхээр утга нь болохоор эсэргүүцэх биш, урсгалтанд тааруулах буюу орчлон ертөнцийн тэр урсгалыг өөртөө зөв ашигтайгаар эргүүлж ашиглах гэсэн утга юм байна гэж би ойлгосон. Хитрхи хүсэх тусам болдоггүй утгач гэдэг юм уу те яага болдоггүй гэдэг юм уу тэр зүйлүүд болохоор зөрчилдөд байгаа энергийг гаргаад идэг учраас нөгөө талаараа хүчтэй гуйх тусам хүсэл биелдэггүй гэсэн нэг тийм зүйл гараад ирж байгаа байхгүй. Ялангуяа ингээд цөхөрж тийм аргаа бартал гуйх гэдэг нь бол бидний хийдэг хамгийн том алдаа байдаг юм байна гэж ойлгосон. Энэ нь яадгүй гэхээр өөрөөсөө тийм цөхөрсөн долгионыг ялгаруулж хүчилж байгаа энергийг хамгийн их ингээд гаргаж идэг учраас хамаарал гэдэг зүйл тэнд маш их бий болоод цаашлаад тухайн зүйлдээ хит анхаарч энэ л болчихвол энэ хүсэл бэлчвэл би одоо ийм л юмтай болчихвол гэдгээс болоод өөрийгөө гээдэг тал байна, өөрийгөө орхигдуулдаг тал байна. За тэгээд өөрийнхөө мөн чанарыг олж харахаа болдог тал байна. Ингээд ирэхээр нөгөө бидний явж байгаа зам маань нөгөө орчлон ертөнцийн урсгалтай зөрөлдөд ирж байгаа учраас болохгүй болчихж байгаа байхгүй. Ерөөсөө хүн хит их гуйж хүсээд байхаар ямар процесс явагдав гэхээр яг л нөгөө нэг өөрийгөө олж харахаа болдог, яг бодит жинхэнэ бие гэдгийг мэдхээ болдог, нөгөө нэг хүсээд байгаа зүйл рүүгээ хит их улаардаг гэсэн ийм зүйл гарч ирэхээр л бидний нөгөө хүсэж байгаа зүйлд саад их үүсдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр тэрний эсрэг байгаад үзээ гэдэг зүйлийг л хэлээд байгаа юм билээ. Өөрийгөө анхаарахгүй болж ийн ихэр чи яах вэ? Нөгөө өөрийгөө сонсгоо болж байгаа гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр бидний нөгөө сүнсэн бие тэрэнд дуртай байхгүй. За тэгээ сүнсэн бие дургу бас үед биднээс нөгөө гарах ялгарх энергийн долгион ямар гарах нь ойлгомжтой учраас хүсэж байгаа зүйл маань биелэхгүй ах нь бодохоор яг зөв юм шиг санагдаж байгааз. Энэ бол энерги зөв ашиглаж сурах юм бол бүх юм маш их амар болдгоо гэдгийг багасаа ойлгож ирж байгаа. Мэдээж тухайн цаг үедээ бид нэр өөрөө өөрсдийнхөө хэмжээнд суралцаад хөгжөөд явж байгаа учраас энэ бас л бидний нөгөө суралцж байгаа нэг үйл явцал гэсэн үг л дээ тий. Дотор ертөнд доторх бие толцсон юм шиг ингээд нэг тийм харагдахгүй шүү дээ тий. Гэхдээ гаднах бодит амьдрал нь бидний тэр доторх ертөнцийн тол юм байна гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс гадна ертөндөө бусад хүнтэй уулзраа олох гэж одоо энерги барахаас илүү дотор ертөндөө өөрийнхөө энергийн учрыг олчвол ер нь аяндаа гаднах амьдрал өөрчлөгднө л гэж хэлээд байгаа. Одоо жишээлбэл дотоод бие гэдэг хүнтэй яг ямар хүн юм бэ? Юу мэдэрч байна вэ? Юу хүсэж байна вэ? За намайг яг юу зовоогоод байна те? Юуг өөртөө илүү ингээд зовлон болгоод байгаад байна? За ямар зүйл надад сайхан сэтгэл төрүүлж байна? Юунд дуртай юм бэ? Гэдэг юм уу те? Юунд их эмзэглээд байна? Амьдрал маань одоо яг ямар байна гэл ингээ бодоод үзэхээр өрөөсөө хариултууд нь баг багаар ингээ гараад ирнэ. Тэгээд ирэх тусмаа өөрийнхөө дотор хүнийг ойлгоод ирэхээр ийм зүйл миний дотор байсан учраас энэ амьдрал надад гарч ирсэн юм биш үү гэдэг зүйлээ илүү одоо анализ хийгээд мэдээд явах юм уу? Өөрийгөө би өөрийнхөө хамгийн хайртай хүн гэж бодож хайрлаж хандаж үз гэж байгаа. Тэгээ энийг болохоор бид нар хань ижилдээ хайртай хүмүүстэй болохоор үр хөвгтөд чадаад идэг мөртлөө өөртөө чаддгүй учраас өөрийгөө ч гэсэн бас тийм хүн гэж бодож төсөөлж хийж үзээрэй гэж байгаа байхгүй. Бидний дотор байгаа тэр хүн яг тэндээ би ямар бодолтой байна, яг ямар үг хэлмээр байна гэдгээ анзаарах, мэдрэх. За тэр чинь л бодит амьдралыг бүтээх бидний одоо энергийг ялгаруулж байгаа гэж ойлгох юм бол тухайн тэр зүйлтэйгээ илүү дотн мэдрэмж төрөх юм уу? Жишээ нь би ингээд дотроо сэтгэл дундуур байлаа гэж бодъё л та найзтайгаа эсвэл хань ижилтэйгээ дотны хинч байсан яг хөө тий ингээд харьцахтаа. Гэхдээ гадна талдаа болохоор маш жаргалтай байгаа юм шиг ингээд инээгээд нэг тийм яг тухайн үедээ ингээд тухайн нөхцөл байдлыг дүр эсгээд ч юм уу ингээд гой өнгөрөөчлөө гэж бодъё л та. Тэгтэл ийм үед амьдралд аль энерги нь илүү хүнд нөлөөлдөг вэ гэхээр ерөөсөө тэр дотор гарч байгаа энерги нь амьдралд хамгийн их нөлөөлдөг гэж байгаа байхгүй юу? Тэр дотор байгаа сэтгэл дундуур мэдрэмжээс гарч байгаа энергийн долгион л амьдралыг хамгийн их одоо бий болгож бүтээж татчихэдэг гэсэн үг. Гадна талд хичнээн инээж байгаа одоо тэр тухайн нөхцөл байдал тухайн үедээ л болж байгаа нөхцөл болохоос биш энерги болж ялгарх нь ерөөсөө дотор мэдрэмж болж таарж байгаа. Тиймээс дотор мэдрэмжнээс гарч байгаа энергит хариу үйлдэл үзүүлдэг гэсэн үг. Амаараа ингээ мөгтөө болмоор байна гэл ингээл хилээлээдэг те дотор хүн чинь мөнгөгүй амьдрал аз жаргалгүй байна. Тийм ч юм авах юмсан, ийм ч юм авах юмсан гэд бодоод байхаар энерги нь
бидний дотор ингээд цуйратаад идэг юм л да. Ер нь бол ингээд ийм байна, одоо мөнгөгүй байна гэд ингээд одоо тэндээс ингээд цуйратсаар байгаад орчлын ертөнцид хүрдэг гэсэн үг болчихж байгаа байхгүй юу. Тиймээс л хүсээгүй амьдралаа бид нар боддоор татаад байдаг гэсэн үг юм билээ. Тэгээд яг бидний энэ өнөөдрийн бодит амьдрал бол бидний энэ дотор байгаа тэр өөртөө мэдгүй, ухамсарлахгүй ингээд дотроо орхигдсон тэр дотор хүний энергиэс ялгарч байгаа бодит амьдрал болж таарж байгаа байхгүй юу. За тэгэл яг яах вэ гэхээр жишээ нь аз жаргалтай болмоор байна гэж хүн бүрл боддог шүү дээ тий. Яг одоогийн өөрийнхөө аз жаргалтай байх шалтгааныг хамгийн түрүүнд олох хэрэгтэй байна гэж бодсон. Яг одоогийн гэхээр амттай хоол идлээж байж болно тий. Дуртай киногоо үзээд гоё сэтгэл амар сууж ийн ч гэдэг юм уу. Гоё ажилтаа байгаадаа баярлж ийн ч гэдэг юм уу. Эсвэл одоо би ингээ хүн болж төрсөндөө маш их баяртай байна. Эрүүл байгаадаа баярлж ийн гэдэг яг одоогийн энэ бодит амьдралынхаа яг одоогийн энэ нөхцөл байдал дээр аз жаргалыг олж харах гэж байгаа байхгүй юу. Өөрийнхөө тэр дотор хүний энергийн учрыг олоод ингээд бид нар таньж мэдээд ялгаруулах энерги өөр болгочхоор зөвхөртлөө юмыг гуйхгүй байсан ч гэсэн бидний одоо гаргаж байгаа энергиэр амьдрал ер нь бол биелэл олж ирнэ гэсэн үг. Эсрэг гэдэг нь ер нь ямар зүйлийг илүү хэлээд байгаа юм бэ гэхээр зүгээр өөрийнхөө яг энэ дотор байгаа хүнийг олж таниагүй байж ич зүгээр өнгөн талдаа наанаа хичнээн одоо юу гэдгийг те мөнгө тоолморын тэгмэрийн нэгмэрийн энэ л хүслийг биелүүлээд өчтгээр ингээ хичнээн гуйсан ч гэсэн тэр зүйл бол ерөөсөө биелэх боломжгүй байдгаа гэсэн ийм зүйлийг хэлээд байгаа. Тэгэхээр эсрэгээрээ зүгээр зөнгөөр нь орхиод өөрийнхөө дотор байгаа гаргаж байгаа энергидээ анхаарлаа хандуулад үзээрэй гэсэн л ийм зүйл байгаад байгаа байхгүй. Тэгэхээр та бүхэн маань юуны төрөнд бидний мэдхгүйгээр дотроосоо гаргаж байгаа ямар энерги, ямар долгион байна те тэрийгэ олж мэдэрэй гэж хэлмээр байна. Бид нар угаасаа ингээд орчлын ертөнцийн хуулийн тухай ер нь сонсоол идэг штэ те хариу нэхгүй хайрл үг гээл тэг бас л энд тэгж хэлж байгаа байхгүй. Орчлон ертөнцийн хууль нь эхлээд өөрөөсөө гаргаснаар танд үйлчлдэг юм а гэж байгаа байхгүй. Энэ яг юу гэсэн үг юм бэ гэхээр аз жаргалтай баймаар байна гэж бодох юм бол эхлээд эргэн тойрны хүмүүсээ жаргалтай байлгахныг зүйл хий те өөрөөсөө хийдэг бай гэж байгаа байхгүй. Тэгснэр аз жаргал таны амьдралд үйлчлэнэ гэдэг учраас эхлээд өөрөөсөө гаргаал гэдэг юм билээ. Тэгээ бид нар бол ингээ өөрөөсөө гаргаад байгаа шүү дээ. Уган тий өөрөөсөө хэрэндээ ингээл хүнийг хайрлаж гин, өгж гин, за хүнд баярлаа гэж хэлж гин гэл зөндөөл зүйлийг ингээ бид нар гаргаад ийн гэж боддог. Гэхдээ энд нэг бидний хийж байгаа буруу зүйл байдаг байгаа байхгүй юу. Тэгээ мэдээж өөрөөсөө юу ч гаргахгүйгээр юм зүгээр ингээ гуйгаад хүсээд авах юм бол угаасаа биелэхгүй гэж байгаа. Магтуулмаар авах юм бол хин нэгний гой магтаж өгдөг ч юм уу тий. Тэгээд өөрөөсөө ингээд эхлээд үз. Тэгээд өөрөөсөө гаргаж байж буцааж ингээд амьдралд таны тэр хүсэж байгаа зүйл чинь хэрэгжнэ гэсэн үг болоод байгаа. За тэгвэл бид нэр яг юун дээр ингээд алдаад идэх юм бэ те? Хүмүүс бүгдээрээ л өөрөөсөө ингээд өстө өгж байгаа гаргаж байгаа би өстө хамгийн маа зориулж байгаа гэл ингээл ер нь хүмүүсийг сонсож явахд ярьж идэг шүү дээ те. Надад ч гэсэн бас тийм байсан. Тэгээд энэ дээр ганц алдаад байсан юм ерөөсөө өөрөөсөө гаргаад буцаагаад хариу нэгдэг гэдэг зүйл хамгийн бүх зүйлийг ингээд буруу болгоод идэг юм байна. Тэгэхээр бидний яагаад ингээ би хайрлаад л байхад хайрлуулахгүй гэдэг юм ч юм уу яагаад ингээ би хүмүүст өгөөд л байхад ингээ буцааж юм орж ирдэг би хүмүүсийг магтаал байхад надад магтаал ирдэг ч юм уу ингээд байхад тэр хүссэн зүйл чинь буцаж биелэхгүй байна гэд тэгэхээр бид нар ингэж хайрлаж байхад ингэж их магтаж байхад ингэж их дэмжиж байхад гэд ингээд буцаагаад юу байгаа юм бэ гэд өөрөөсөө гаргаж байгаа тэр сайхан зүйлүүдээ бүгдийг үнгүүдүүлээд тэгээд буцаж биелэх боломжгүй болгоод байдаг юм байна л да. Нэг өсөндөө өөрөө гаргаж байгаа зүйлд бид нар саад болоод идэг гэсэн үг байхгүй тэр бодлороо. Тэгэхээр л ерөөсөө хариу нэхгүй, хүлээхгүй, найдвар тавихгүй өгсөн бол гаргасан бол зүгээр март гэсэн үг байгаа байхгүй юу. Энийг Япон хүмүүс ч гэсэн маш их хэлдэг юм билээ. Ерөөсөө л март гэж байгаа байхгүй юу. Яалтчгүй бид нар тэгэл бодцдог штэ те ингээд ахт. За энэ хүн нэг тийчих байх таач гэдэг юм уу нэг жижигхэн ч гэсэн найдвар тавьждаг те. Тэгэхээр л тэнд л нөгөө буруу болоод идэг гэдэг зүйлээ багахаар анзаараад юу гэдгийг те найдвар ингээд хүлээлт тавиха болчих юм бол илүү бас өөрт амар болоод ирнэ. Ер нь явж те амьдралыг маш гоё тануушин дэйтараа гэж байгаа байхгүй юу. Хөгжүүлдэж чадах юм бол нэг мэдхэд л өөрийнхөө хүссэн амьдралыг бүтээцэн л явж идэг хүн. Тийм болохоор аль болох өнөөдрийн амьдралыг гоё хөгжүүлдэж өнгөрөхийг өөртөө
зөвшөөр гэж байгаа байхгүй юу? Энэ бас л нөгөө гоё хөнгөн энерги болох учраас нөгөө нэг гуйгаад хүсээд хүчлээд тэ цөхрөөд байгаа зүйл чинь зүгээр хөгжилтөө хөнгөн энерги юм байна гэж ерөнхийдөө дүгнсэн. Одоо ингээд та нар нэг юм төсөөлөд бодоод үзэлтэй тэ голын урсгал ингээд урсж яхад бид нар тэр голын урсгалыг өөртөө аль болох зөвөр ашиглаад тэ дээр нь одоо салч юм ямар нэг юм тавиад өөрөө ингээд сэлүүрдээд ингээд явах юм бол илүү л амар хурдан одоо өөрсдийнхөө очих газар хүрэн шүү дээ тэ. Тэгтэл эсэргээрээ урсгал сөрөөд бид нар эсэргүүцээд сэлэх юм бол эсэргүүцээд ямар нэг юмтай ингээд өсөх юм бол яах вэ мэдээд маш их ядарна тэ цуцсан за тэгээд гордлого тасарна бүтэхгүй мэн гэж бодно тэ ингээл яг тэрнтэй л амьдрал яг өнгө ижил гэж байгаа байхгүй юу төсөөлөх юм бол тэгэхээр ингэж төсөөлөд үзэх юм бол бас арай илүү ойлгомжтой ойр санагдаж магадгүй гэж бодож байна. Тэгэхээр л нөгөө сүрж эсэргүүцэж явах гэхээсээ илүү тухайн урсгалыг дагаж тэгтээ нөгөө урсгалаар нь ингээд зүгээр ямар ч зориггүй юм шиг ингээд урсаад өнгөрөх биш. Тэр урсж байгаа урсгалыг өөртөө маш гоё зөөлөн ашиглаж зөрчилдөхгүйгээр байх гэдэг л санаа юм уу да гэж би ойлгосон. Тэгээ бидний энэ одоо хит их хүчлээд бүр цөхрөөд гуйгаад хүсээд байдаг тэр бүх зүйлүүд энерги гарч байгаа энергиуд ерөөсөө орчлын ертөнцийн хуйлтаа эсрэг тесрэг ингээд зөрчилдөд идэг гэж байгаа байхгүй юу. Тийм болохоор таарч өгдөггүй. Тэгэхээр нөгөө амьдрал болдоггүй, биелдэггүй, ядардаг гэдэг зүйлүүд л ингээл гарч ирээд байдаг. Хамгийн гол нь таарч ингэж явахын тулд өөрсөндөө одоо яаж гоё зөв зөөлөн хөнгөн ашиглаж болох уу гэдгийг бодох хэрэгтэй болж байгаа. Тэгээ энд бас л нөгөө хэлжлээ л дээ. Сэтгэл, бодол гэдэг зүйл хамгийн эхний алхмаа. Бодит амьдрал гэдэг зүйл бол тэрийг дагаж биелдэг зүйлээ гэж хэлж байгаа байхгүй юу. Мөнгөтэй болохоро сайхан амьдрна гэл ингээл хүмүүс боддог тий. Тэгвэл мөнгөтэй болохоро сайхан амьдрна гэж биш, сайхан амьдарч байгаа учраас мөнгө өөрөө ингээд орж ирнэ мөнгөтэй болно гэдэг тэр эсрэг бодлыг бодож үз гэж байгаа байхгүй юу. Аливаа зүйлд ингээд нөхцөл тавиад тий ингийн бол сайхан амьдрна, ингийн бол жаргалтай байна гэд ингээд бодоод авах биш. Одоо сайхан байгаа, жаргалтай байгаа зүйлээ илүү ихээр мэдэрч чадах юм бол аз жаргалтай амьдралыг татдаг гэсэн юм орчлын ертөнцийн хууль байгаа учраас нөгөө бидний тэгхэрэл гэдэг тэр нөхцөлтэй бодол бүгд буруу болгоод байгаа байхгүй тий. Бид нар чинь ингээл хүсэж जैन, тийм хүсэж जैन, им хүсэж जैन л гээд ингээд тийм та болгож өгөөч ч юм уу гэл ингээд гуйх тусам бидний нөгөө даалт ухамсарт юу гэж хэлж идэг вэ гэхээр тэр зүйл надад байхгүй байна гэж ингэж хашгирч идэг гэж байгаа байхгүй юу. Тиймээс л заа мэ бэлэн болгочлоо гэд ингээд илгээгээд идэг. Тэгээ энд миний нэг ойлгосон зүйл байхгүй зүйлээ ингээл анхаарал тэрийгээ ингээд болгож өгөөч тийм та болмоор байна гэд ингээд хүсэж идэг шүү дээ тий. Тэрийгээ болоод өөртөө илүү их цаг гаргаж өөрийгөө хөгжүүлдэг ч юм уу тий өөр зүйл ингээд анхаарлаа хандуулад үзэх хэрэгтэй юм шиг санагдсан. Байхгүй зүйлийг тоолох биш, байгаа зүйлээ тоолоод үзье гэд. Тэгээд дээрэс нь ер нь өөрөө өөрийнхөө сэтгэлийг хүн дүүргэж чаддаг байх гэдэг юу юунаас илүү чухал санагдсан. Тийм болохоор гуйхаас илүү өөрийгөө бэлтгэх цаг хугацаа байна гэж бодоод өөр зүйл жоох анхаарлаа хандуулад өгөх юм бол бидний нөгөө талд үндэснээсээ бодит амьдралд ирэх гээд байгаа зүйлүүд маань ингээд биелж идэг юм шиг санагдсан. За тэгээд та бүхэн маань өнөөдрийн сэдв таалагдсан байх гэж бодож байна. Дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая. Баярлалаа.